энэ өдрийн ямар амгалан дахин айлтгая дэлхийн монголчуудын Эмжил радиогийн Янагийн хой шууд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2021 оны 1-р сарын 22-ны баасан гараг 2021 он гарсаар 22 хонсон бол шинэ он гарахад 343 хоног үлджээ. Ингээд 7 хоног бүрийн даваа таваг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг Янагийн хой нэвтрүүлгийн маань 502 дахь удаагийн дугаар инхүү эхэллээ. Нэвтрүүлгийн шууд эфир толгойд хүсэлтэд эрхэм сонсогч тань зориулж эфирийн 77 78 3883 утсыг 17 цаг 30 минутад нээж сонсогч тантай холбогдуулна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Golden Go Бишклад болон доктор Унагийн гарын хөөсөн савн зам мөн супер ариутгагч хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай Янагийн нэр Солгой хоолоо гэдэг нэртэй Яна. За, номын бол угаасаа манай байгууллагын ганц эмэгтэй дуучин шүү дээ, тодорхой заяа. Энэ хөргөнд дуурчдаг юм. Би бас гайгүй. Номыг гүцгөө. За, хоёр дуулаад ямар шиг. Ой, за тийм. Хоёр тийм. Нэг сайхан дуулж шүү. Өндөр хөгжмийн мэдрэмжтэй хүмүүс гэж би тойрог боддог байхгүй тий. Баян ингээл гой хөгжим дуу сонсдог. Тэгсэн мэт яагаад дуулдгүй юм? Сонсох дуулах юм чинь өөр шүү дээ. Анзаарч нь ер нь хөгжим сонсдог хүмүүс айгүй хөтөө болдсон шүү дээ. Дуулдаг, сонсдгонууд нь дуулдаг байхгүй. Ой, би тэр ч гэсэн сонсдоо шүү дээ. Би та хоёрыг хөгжим сонсоо явж байгаа хэвээр хараггүй. Нуутаар сонсдоо шүү дээ. Нуутаар авьяасаа хөгжүүлж мэдхгүй. Миний өстөд болох. Миний хамгийн их сонсдог цаг мөч фитнес дээр яг ингүүлийн зам дээр л хамгийн их сонсдог. Ер нь бол 20 минутын турш. Надад нэг хүн хэлжсэн байхгүй дуу амар сайн сонс. Ялангуяа одоо жишээ нь одоо амьд хөгжим ч юм уу тэгхийн бол сонсгол сайжирдаг гэд хэлжсэн байхгүй юу. Дуу сонсоод байхаар ингээд сонсгол сайжраад тэг ингээд ритмээ сайн мэддэг болоод ингээд төлөй явахгүй юу. Би тэгэхээр энэ хоёрыг солгой хоолойтой юу хоолойгүй би мэдэхгүй байд. Яг тэгвэл нэг ч удаа дуулж байгаа сонсгол. Гэхдээ би дуулсан шүү дээ. Хизээ дуулсан. Конференц дээр та нар чи орилж байгаа дуулдаг үстэй. Тэгээ аяны шуугаал дуулдаг шүү. Та нөгөө нэг найраар дуулдаг ямар дуу байдаг вүлээ? Харин аяны шууг дуулд юм байна. Найраар. Чи бол хөөрхөн барлаг байна. Хөөрхөн барлаг гоё. Тэгээд бөгийн солгой хоолойтой бол биш дуулах л дургүй юм уу? Мэдхгүй солгой хоолойтой хэсэг биш юм бид хүмүүс намайг ямарсан солгой хоолойтой гэж хэлж байгаагүй. Би ер нь дуулж байгаа. Гэтэ хүмүүсийн худлаа ярин ч гэж юу яах вэ? Надад ингээл дуулна гэх юм бол хүмүүс зүгээр шууд болж гэх. Та хашраац юм уу? Би хашраац цааш. Стит ба конференц гэсэн чинь нэрээ ингээ бид нар нөгөө ингэж баг багал зогсож байгаа нөгөө нэг мөрөөр нь дуулсан шүү дээ тий. Тэгэхэд хашаах чи бараг шүлэг уншчихээс. Тийш. Нэрээ тийм байна хашаах тийм байна. Та бүр багын л тийм байсан байна. Тий, бүр нүүр улаагаад бүр өстэй. Хачин болдог шүү дээ. Дуулнаас яа өстэй. За л солгой хоолойтой хүний зовлон ойлгож байна ойлгож байна. Тий, хэцүү тий. Яагаад солгороод идэм бол бүр анханасаа яг анханасаа тийм үү. Чинь өөгдөл шүү дээ санаасаа. Өөгдөл үү? Тий. Тий дуулахгүй байх авьяас. Дуулахгүй байх авьяас гэсэн биш санаас надад. Мөнгө бодод чсэн хагас уусна байх шиг байгаа. Ой та нар яах гэж хэлээ ус дуулдаг. Хүн болгонд дуулдаг шүү дээ. Тэгээ дуулахгүй байна гэдэг чинь авьяас авахгүй. Бөөгийн нөгөө нэг юу амар гоё те нөгөө янз бүрийн нөгөө нэг юу Voice of Mongolia ч юм уу эсвэл нөгөө нэг өөр бас нэг дуулаад бүжиглээл янз бүрийн авьяас үзүүлэх ямар нэвтрүүлэг лээ. Авьяаслаг монголчуудад нэрийг үзэхээр мөөгийг ингээ шар уснасаад хүмүүсийн өмнөөс ичээд идэг гэсэн. Гүг санаа зовдод шүү дээ. Бүр амар ичдэг хөхгүй бүүс. Тэгэл яс хавталцаад яг би өөрөө ингээ хүмүүсийн заал дүүр хүний өмнө гарцсан шиг л. Тэр нэг Америк Got Talent тэгээд нэвтрүүлэг гардаг шүү дээ. Саймон сууцаа. Тэр Саймон гэдэг нэг ижтгэр байна тий. Тэгээд тэгсэн чинь орж ирчихэд бүр ингээд дуулаад тэгээд дараа нь хэрэлдээд байвал яах вэ? Чи ойлгохгүй шүү дээ надыг аа. Чи ойлгохгүй шүү дээ. Би гоё дуулж байгаа үстэй. Чи ойлгохгүй шүү дээ. Яа. Тийм итгэлтэй. Тэгээд тэр итгэл байдаг юм аа. Тэр юун дээр бол тэр Кенли бол нэг явсан тий. Тий. Нөгөө тэр Got Talent дээр за. Тий, Mariah Carey-гийн дуу аахгүй юу? Тий. Тэгсэн чинь нөгөө Can't Leave гэдэг ингээд би чамаагүйгээр амьдсан. Тий, наадах чинь I will always love you биш үү гэсэн чинь. Үгүй Kenly. Амар итгэлтэй. Тэр бичлэг 2 жилийн өмнө амар явсан шүү дээ. Нэг хүүхэн гэж байгаа хэлж байна тий. Тэгээд гүй наадах чи Mariah Carey-гийн ийм дуу штэ гэсэн чинь. Үгүй Kenly. Тэгээд нөгөөдөл ойлгохгүй Kenly гэж ямар дуу вэ гэсэн чинь
can't leave гэдэг тий ингээд тий би чамайг орхиод амьдрч чадахгүй гэсэн can leave гээл дуулаад. Манай сонсогчийн групп дээр нөө YouTube дээр хайлтна очлооны тэгээ бичсэн чинь шууд Тэр орчдөө ш. Тэгэхээр орчдөө ш. Ямар дуу? Нөгөө одоо тэр нөгөө нэг I always юу лээ нөх Whitney дуулдаг. За тий. Би хамаалагч дээр дуулдаг. Тэр чинь яг тэгэнгүүт орчдөг. YouTube руу шууд орохоо. Эндаа гээл тэгсэн. Яг би ч хайцсан чи гараад ирсэн. Нэрнгээсээ гараад ирдээ харин. Би тэгэж үзсэн. Манайгаа одоо англи хэлтэй юм те. Энэ дайгаад бичих хэлтэй те. Энэ дайгаад бичих юм те. Энд ай бишээ бүр аха. Яг ингээд өшгөр ингээд яг дуулж байгаагаар ингээд хийчихээр ороод ирдэг аахгүй хаа гараад ирдэг аахгүй. Йоо за. Бас лагистай үсч байгаа. Тэр чи юу үлээ уул нь all you I always love you үлээ юу лээ юу лээ баха мэдгүй. Тий, I will always love you. Чамаг үзий ядчих гэдэг доо. Дуулж байхад тэр тэнд аажуухан солгой хоолоогоор дуулаа сууж идэг тэр нэгэн хүн бэдэж штэ. Нэг хөөрхөн санагдаад байдгийг. Өөрийгөө бидэд байгаа айхгүй гээл тэрүүгэнд эндээ гонгондөг шүү. Хамгийн муухай би нэг дандаа наавчтай хийж явдаг штэ. Тэгээд ингээд хүн байхгүй байх гэж ингэж харчаад тэгээд за яад ингээд дотор би өөртөө амар дуулаад байгаа. Догон дуулах юм бэ тий? Биш өөртөө бол дуулаад байгаа штэ. Дотроо бол дуулаад байгаа. Дотроо бол зүгээр юу тайзан байсандаа гараад. Дотроо амар дуулаад штэ. Тий. Дотроо бүр мөрөнд доо авна штэ. Би баг багтаа нөгөө нэг цонныгаа давцсан дээр гарч агаад тэг хөшгөө ингэж хааж агаад тэгээд нөгөө нэг станаар баг концерт эхэлж байгаа юм шиг те ингээл өөрийгөө зарлаад өөрөө дуулаад тэгэл тийм байсныг. Гэтэ тэр баг багтаа тэгж мэгдэг байсан их нөлөөлдөг баха. Би нэр нэг дуу дуулдаг байсан юм байна. Мэргэн будагш яаник гэх. Би дуулж үзүүлэх үү? Яста авч өгдөг байсан шүү дээ. Огцом яга айлгаад байна. Нөгөө нэг мэргэн будагч яаник мэдээ хүргэгчээр гэдэг. Тий. Энэ уул нь аян нь яг киноныхын дууны аян штэ. Тэгээ манайхаа ингээд орчуулсан юм уу? Эсвэл бид нар зохиоцсон юм уу? Зохиоцсон байхгүй. Энэ марцгийг чинь орчуулга байдаг чинь. Тий. Ихэнх спокойно гэдэг одоо юу л нэг дайны тухай одоо хүртэл 50 цаг ирээгүй байна. Гэхдээ бид нар ингээд дөрүүлээ гэртээ харин марин гэдэг шүү. Тиймэрхүү дутагдаад байна. Тий одоо гэхдээ тэргүй дайн болж гэсэн тиймэрхүү дуу байгаа байхгүй. За. Ихэнх спокойно гэдэг чинь одоо хүртэл арай 50 биш байна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү мөхтэй. Тий. Манайхан госч байхгүй. Ингэж штэ. Салгаа болоо чинь засагддсан юм шүү. 10 жил хичээсний эцэст одоо сайхан дуулдаг болсон, солгоо байсан гэж штэ. Оо за. Юу хаших зааж өг. Тэгээс 10 жилийн дараа ядаж дуулж сургалт. Яа, би дуулдаг бол Тэр нот хараа шууд дуулдаг хүмүүс байдаг тий. Мундаг тий. Өстой мундаг. Би нот хараад дуулчихлаа яа. Боловсрол чи биднэрт одоо 10 жилээс дуу хөгжмөөр сурах хэрэгтэй боловсрол байсан юм шиг байлээ шүү тий. Ер нь энэ солонгос хүмүүс ер нь бүгдийн боловсролтой гэж хэлдэг шүү. Хүүе тэгтээ. Ер нь юу харж одоо бид нар ингээд соёл түлхүүр гэж ингээд зурангуудаа ардталтанд хагас нот 8 гээд ингээд зургаал байдаг гэсэн шүү дээ. Гэхдээ тэгээ тэрийг яаж уншихын бид нар заадаг үү? Соёл яа. Ямар юу нэ би тандардаг нэг юугаар дуулж игдэг чи юу нэ? Оркестр ингээ юугаар нотор дуулж игдэг. Нэг тийм юм. Хитжид юм. Яа тийм би юугаар дуулж игдэг. Гэхдээ айгуу сонирд ингэдэм билээ нөө нэг гам уншдаг штэ. До соль ми фа соль гэдэг. Яг энийг ингээ хөгжмөөр дахав яг эмгэр ингээд аяны явд юм бил шүү дээ. Дор ми фа соль гэж явахаар яг ингэ явд юм бил шүү дээ. Чи бидний хажууд хөгжимч юм. Хөгжимч болж байгаа юм. Хөгжмийн он дээрээс юм. Юу ч ярьж баг гадаад хэсэг доороо нийлгээд. Би дуурайг чимээг болчихлаа шүү дээ. Хөгжмийн он дээрээ. Юу л престо гэдэг юм лөө.
Мэдгүй баха. Кристо гэдэг хурдан гэж байгаа лөө. Алlegro ч хурдан байдаг баха. Бүр ааш хурдан ч үлээ. Ингээд ярих юм бол ярих нь дээ. Мэддэг чэжилсэн юм аа. Гүг дуулахгүй нэг иймэрхүү юм яриул бас ярина шүү дээ. Ярил та. Ярил штэ. Ярих Би түгэл чадсан шүү дээ. Яа, хата бид баритон хоолой гэж байдгийг. Сопрано. тэр чинь ахаа энд ингэнэ хоолондоо тохироогүй дуу дуулахаар солгоор нь штэ. Жишээ нь хашах шиг боргил хоолойтой хүн цээл хоолойтой хүнд зориулж бичигдсэн дууг дуулж чадахгүй. Өөртөө яг адилхан хоолойтой хүний дууг хайж олоод дуулвал болно гинэ ахаа тань. Танд найдар байгаа юм байна ахаа. Ер нь бол одоо бол надад ганц хэрэгтэй юм. Илүү прагматик юм. Найран дээр дуулаа сурчмаар байна. Чи тэр найр хийсмээр санагдаад байгаа юм уу? Найрнаас чинь цутаад шүү дээ. Юу гэсэн юм бэ? Одоо би доороо 5 дүүтэй. Тэгээд бүгдээрнгийнх найран дээр очиж чинь. Тэгээд дуулж чадахгүй. Тэгээд загнуулаа. Та нэг хөөрхөн борлоо гэж эхлүүлэхгүй юу? Үгүй тэр чинь сохчий дуулт юм. Яс сохчих юм бол би зүгээр хинээч хэлүүлдэг дуулна. Хөөрхөн борлог гэл эхлүүлчихдээ. Тэгээд би ч дуулдаг юм дөө. Тэгээд түрээвчдэг. Яа. Ингэнэ ганцаараа гэрте байхдаа заг дуулдаг ш толин тараад өөртөө балиа шиглаад гинэ. Тэгэж кайф авдаг бол гоё л. Би даад тэгж чаддаггүй нэрээ. Уг нь дуулж чаддаг гэсэн бол би аягүй их дуулж явах хэрэгтэй байхгүй юу? Тэр караокед ингээ нэг тийм хүмүүс ингээ дуулах гад микрофон болоцолтаад байна. Харин тийм би бүр гайхаад байдгийг. Ёо ста нэг тэрийг Тэгээд тийм хүмүүс ер нь бүр ингээ олоолаа молоолаа ороод тийм тохиолдолд нэг хүний хоёр дуу шуг ээлжүүл амархгүй юу? Харин тийм юм байна. Мик өгөхгүй шүү дээ. Өгөхгүй гараад Дүүс сайн шүү дээ. Тэгээд дуулаа л байвал. Надад бол тэгээд дуулаа л байсан. Тэр уух юм чинь би ууж байна. Микрофон баах. Одоо манай найзуудад дуулахгүй хүн байхгүй заяа. Ерөөсө бүгд дуулах гал одоо миний дуу явж байна гэж зүгээр микрофон өгөхгүй шүү дээ. Зөө. Тэгэхээр харин 2 дуу шуг эсвэл ингээд нэг ийм хүмүүсэд штэ бас нэг бүр өөрийгөө бүр ингээд айгүй гой дуулдаг гэж ботцсон. Гэтэ яг ясан дээр явдггүй. Тэгсэн мөртлөө мик өгдгүү. Тийм үнтэй бол би тэгээд зүгээр заацгаа. Бүр ерөөс огт дуулдаг шүү дээ хааш. Тэгээд яг дуулж ангууд эсвэл хажуунаас солгороод ороод ирэн заяа. Амар хийцүү. Дугай. Дуулж хажуудаас дугааж байгаа. Би дуулж дугаа. Нэрээ бүр тэр микрофон бол хэрэлддэг байх. Оо за чи хаан тийм юм бас харж байгаа. Чи найзуудад чирэгдээд ордог байхгүй. Чи би дуулахгүй гэдээ хар нэг сүулдэ би ер нь нэг караокед ордог. Тэр микрофоноос болоод хэрэлддэг юм билээ бүр. Чи их дууллаа би дуулмаар байл гэд. Тий, орж ирснээс хойш чи микрофон надад өгсөнгөө. Одоо миний ээлж Яг тийм хүмүүс ингэнэ салгараад агаар нь солгоо өн болоо гэж хэлж чаддгүй хэцүү дээ гинэ. За одоо өдрөд маань 17 цаг 27 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Golden Gobish Club хамтран ажиллаж байгаа. За өдөр юу идэх вүлээ нэмэ? Энэ чихрээ идэх нэг. За окей идэ. За би яг нэгийг авлаа. Чихэр юм уу шоколад юм надад ч удаа. Чихрээ шоколад. Чихрээ шоколад. Монголд анхны шоколад үйлдвэрлэгч 9 од компани нь 2004 оноос эхлээ Golden Gobish брендийн шоколадыг үйлдвэрлэж ирсэн байдаг. Энэ Хашаа хөхгүй гинэ. Шууд дээгүүр хаваад ичих юм. Оо энэ хараа ингэж. Би яг ингэ. энэ айгуу гоё аманд ороод хайлт юм. аманд ороо шууд уусан тий. Би нурталтаа тавиад ингээ хараад суугаад ах юм уу гээ. Артерийн цусны хараа бүлэгнэл үүсхийг одоо бууруулдаг гэж их. Бас сэрэгтэй хэд байх юм зүгээр шоколад. Би нэрийн Golden Gobi гэдэг Golden Gobi чоколатаа гэд бичсэн. Оо чоколат. Нэр аманд ороо шууд ингээ амар гоё уусдаг байднах амар гоё. Энийн нэршил нь шоколадн чихэр гэдэг гинэ. За. Энэ хэдүүл ингэ шоколадн чихэр гэдэг нэрж байгаа юм биш үү? За. За тэгээ одоо энэ чинь бүр 70 гаруй нэр төр байгаа штэ тий. Тэгээ тэрнийхэнд нэгэн гэсэн үг штэ ер нь бол. За утасныхан дугаарыг хэлээд үгүй. Шахаа. За. 7018 тэг 4 56. 7018 тэг 4 56. Дэлгэнгүй мэдээлэл аваарай. Нэ манай ялаж ирж гарын бэлэг авлаа. Авцсан. Авцсан тий. Шоколадны юу? Golden Gobi юу? Мэдгүй. Юу сая өнөөдөр хурж иж радиогоо авлаа. Радио авсан. Хамгийн анхны өдөр хүнс экспрессыг авсан. Тэрний маргааш нөгөө нэг 19 тохио ээжтэйгээ ирээд доктор руу авсан. Golden Gobi-г аваагүй байгаа. Тий. 94 онд л би хотод ирсэн байхгүй. Манай аавын төрсөн дөө
юу шоколад мөндж авцраад хар хорны нэг үүдэн дээр ингээд зогсож байгаа зардаг байхгүй. За. Тэгээ өдрийнх нь хоолыг өгөх гээд би очисон чинь яг өсрөгт нөгөөс талаас нь бас нэг залуу ирээ шоколад тавиад ингээд За. Өрсөлдөгч. тий тэгсэн чинь яг би тэр хоол өгсөн дээр тэр хоёр хоорондоо бүр зодтолсон шүү дээ шоколаднаас олж. Тэгсэн чинь манай ах нөгөө залууч нэгж байгаа байхгүй ингээд нөгөө хүн худалдаа авахгүйсэн чинь нөгөө манай ахын шоколад наадах чи хуурамч аа. Тэгээ гурилтай шоколад тэгээд тэгсэн чинь нөгөө хүн хурж ирэн гутаа манай ахаас авах гэж ийсэн хуурамчл гэж штэ чиний шоколад чинь гурилтэй гэж нэг. Тэгсэн чинь манай ах орилж тавих гээд. Тэгснэ нөгөө залуу руу чи орилжснаа. Тэнийг би минь хоёлаа үзье заа юу. Одоо тэгээд дулаан байхгүй. Шоколадуудаа гарга паран дээр тавь. Тэг хин хайлах нь үзчихий ч юм уу. Тэгээд ориг шоколад хайлдгийг тэнэггүй чи ихэд. Паран дээр тавихаар уу? Үгүй зүгээр хайлах нүггүй юу гэдэг байхгүй. Тэндээс би анх удаа шоколадны чанар манар гэдэг тэр хэрүүлээс ойлгож байгаа байхгүй. Тий, чиний мунаад гурилан зурмаг чи хайлахгүй заа юу гэд. Тэгсэн чи нөгөө залуу чинь бас чинийх гурилан зурмаг заа юу гэд. Тэгээ хоёулаа бүр барилсаж аваад хүмүүс алгасан. Гэтэ зарж байгаа хүмүүс нь өөртөө хийдэггүй шүү дээ. Тэрийг худалдааж байгаа хүмүүс ойлгодгүй тий. За 9 компаниуд бол яалтчгүй яг Golden Gobert шоколадыг үйлдвэрлэн гаргаж байгаа компани шүү дээ тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Golden Gobert шоколад дэлхийн хамтыг Монголд үйлдвэрлэх өсвөрөөр хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай Япон хятадд гаргадаг шоколад шүү манай тий. Манай өнөөдрийн яанагийн сэдв солгоо хоолоо гэдэг сэдвээр явж байгаа. За яад юм бэ? Нэг аянд л бүхтүүг дуулааг бол болоо штэ гэдэг. Тэр чи дуулал бүр авьяас юм шүү. Хурдын дууг бол дуулнаа. Хурдтай хэцүү дуунууд бэдэн шүү гинэ. За. Тэгээ бидний хүүхд байхад ингээ нөгөө битгий гонгнотой дандаа гонгиж яхахын жаргалгүй гоо гэдэг. Тий, бас Би загнадаг байсан. Үгийг мэдэхгүй зүгээр аян аялдаг байхад тий. Тэгээ зүгээр л ингээл нэг дуу ингээ хараад эсгэрч чаддаггүй шүү дээ. Шүглдэж эсгэрч ёстой чаддаггүй. За бодроо. Тий, авьяасаа. 17:31 минут болсон. Манай шоу эфирийн утас 77 38 83 утас маань нэгдлээ. Хажууд солгоо хоолойтой найз зогсоод дуулж байсан нэг мэдсэн тэрийг дагаад дуулсан байсан. Ядаж надад миг бариулчихсан гинэ. Өнгийн өөр жишээ аваа явчихдаг тий. Тэгдэг. За ингэ сонсогч 9912 дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Орой. За орой. За дуулдгуу та. Яг мөгийг дүүрэлдэх байна. За нэг комбатыг дуулчих. Юу гэдэг вэ? Мөгийг ярьдаг яг адилхан дуулах хүмүүс дуулаасаа л гэдэг. Тэгээд бас мөгийг жоохон халаад ирэхээр дуулаацлаа л гэдэг. Бас булаацлаа. Би бас булаацлтгүй. Тэгвэл уг нь дотор чинь нэг юм дуулыг гэсэн үгсэл байдаг юм байна да хөөх юм. Ганцаараа толин дараа бусан гэж бодоод заавал. Бүр дуулах алсын бүрэлдэхүүн юм байна. Толин дараад үзэл гэдэг. Тэвч явдаг болохоор машинд бол ганцаараа авч өгч дээ. За. Агаалдаг. Тэгээд таяа хааллаад ирэхээр юу яагаад. Хамгийн дуулах дуртай дуу чи юу вэ тэгвэл? Тэгээд Улаанбаатар миний Улаанбаатар гэдэг. За. Нөгөө мишээсэндээ шиг гэдэг үү? За гэлээ хоёр нэг дуэтлээд доош. Манайхаа дөрөв дууч охтууд байна. За холбогдсон Нэр байна. манай хоёр дуулаад өгч байгаа. За баярлалаа. За баярлаа. Хүй энэ дууг штэ те нөгөө нэг энэ хүмүүс нөгөө нэг миний гэдгийг надын гэж ярьдаг хүмүүс байдаг штэ те тэгсэн чинь манай нэг хамаатны Би үг тэгж ярьдаг штэ. манай нэг хамаатны үг энэ дуу мишээсэндээ шиг наадын Улаанбаатар гэсэн би бүр надад ч гэдэг. Би нэг баг надын гэж яриад амар багш загнуулаад тэгээд тэрнээсээ шархаад ерөөсөө би нэг ч удаа тэгж ярихад болсон шүү. Одоо манай дуун реклам хийж одоо номын цэцэг гал дуулаад байна шүү Штэ те. Яа би хичээд байна. Би бас яг тэр нэг надад ингэ загнуулсан гэсэн шүү дээ. Би бас сургуульд ороод орос хэл сурж байгаа хүүхэд шүү дээ. Тэгээд тэгсэн чинь бүх юм дээр нөгөө хэл юм бол урд нь нэ. Не хочу. Тэгээд не могу. Тэгэхээр не можно гэдэг аваад байсан. Тэр юу гэж байгаа? Одоо болохгүй гэсэн үг. Можно гэдэг нь одоо болно. Тэгэхээр не можно гэх юм бод гэд би үг зохиочж байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь тэгж ярьдаг юм аа. Нельзя гэж ярьдаг. Болохгүй гэж тийм. Не можно гэдэг үг байхгүй. Бүр тэгээд суудсан шнэ. Тийм. Гэхдээ орсууд дунд не можно гэж ярьдаг хүн байдаг.
Бас буруу ярьдаг хүмүүс бас байдаг. За, Японы караоке үүссэн түүх чинь улс даяараа солгоо байсан болохоор сайн дуул сурахын тулд зохиосон гэдэг бистэй гинэ. Тийм үү? Мэдмээр л юм байна тий. За дараагийн сонсогч 95 10 та дугаартай сонсогчтой холбогдож дуулуулъя. Энэ радио. За самна орамд. За шууд дуулаад явч. Нэг бадаг дуулаад явч. За тэгээ. За би гэрлээ намаа хоёрыг л дуулаад барсагдаад. Бүр аваа. За ингэ хинтээ дүйдлэхий. Би одоо мөгийн хатаар адилхан дөө баг. Тийм үнтэй хамт дуулахгүй. Бүр цасгаараа даваад явчихна. Өнгийн маань аваа явчихна. За пакталжсэн түүх байгаа одоо нэг найр наадн дээр орчоод нөгөө дуулж чадахгүйгээсээ болоод пакталжсэн түүх байгаа. За тэгээд пактлах явах тэгээд торгуулаад явчихсан дууныхаа оронд. Шууд чулуухан дэгдэг бол бас гайгүй те. Торгуулч. Хаашаа дууж чадахгүйгээс тэгээд бүтэн дуу мэдэхгүй тэгээд яг 3 дуу гэхээр яг ганц нэг дуу байх юм байна. 3 дуу мэдэхгүй шүү яах вэ? Тэгээд торгуулж шүү. За. Бас л чангой те. Тэгээд сайн дураараа торгуулад идэм шүү дээ. За уг нь бол манай хоёр охтуудын нэг нь ингээд та голгочлоо харамсалтай гэнээс. Уг нь бол дуулуулгал байсан тэгээд нөгөө партнер ч өөрөө ч голж байгаа болчихлээ. Эмхтэн хүн голохоор ч одоо тэгээд хүчээр дуулгалтай юм биш. Гой дуулдаг болчиход орж ирээд манай хоёр нэгтээ дүйтэл дуулаарай. Өглөө юм. За баярлалаа. За бүгцэнд баярлалаа. За. Хөөе нөгөө нэг дуу 10 жил ингээ хичээсний дуул сурсан гэдэг нь штэ. Тэр хүн чинь ингэж штэ. Дуу игээд байна уу? Яа, дуул зурхыг хүсэлтэй байсан. Тэрэндээ хүрсэн. Гол нь өмнөө зориг тавьсан юм. Одоо хоолондоо сэтгэл үнэхээр хангалуун дуулж үзүүлж байна шүү гинэ. Үгүй нэг дуулчаа штэ гэдэг. За, холбогдоод ороод ир. За, Албанбаатар хотод маань 17:36 минут болсон. Нэвтрүүлгийн маань бас нэгэн хамтран ажиллагчаар доктор Унагийн гарын хүйсэн савн болон супер ариутгагч хамтран ажилладаг. За доктор гарын хүйсэн савн чинь 250 мл-тэй 450 мл-тэй гээд хоёр байгаа. Тэгээ ер нь бол одоо жишээлбэл 250 мл-тэй нь манад аль 100-аас хойш одоо болт байгаа л байгаа. Тийм 3 хүнтэй штэ манай гэр бүл чинь. Тэгэл байгаад байгаа. Манайд хэдэн байгаа юм бол? Адилхан 250 байхаа. Мөн тийм үү? Тийм. Тэгээд байгаад байгаа шүү дээ. Тийм. Тэгээд 4200 төгрөгийн үнэтэй байгаа 250 мл-тэй. За 450 мл-тэй 5000 төгрөгийн үнэтэй байгаа шүү дээ, тий? Аа. За энэний юу бактери устгах чинь 99.99%. 99 100-ны. 200 болох юм. Тий. За хөөс нь арьсны гүнд хурж бохирдлыг бүрэн цэвэрлэгээ гэж байна. Тий. Нэр би зүгээр шууд хөөс гараад идэг шүү дээ чинь тий. Аха. Тий шууд хөөс гараад буцаагаад арилгахтай айгуу гоё хурдан тий. Баг ус ордог. Энэ савнгийн ачаар хүүхдүүд гар угах дуртай болгоцсон шүү. За. За тэгээд гарын арьсыг одоо хуурашуулахгүй чийшүүлдэг гэдгээр давуу талтай. Яг тийм бол одоо нөгөө бидний энэ нөгөө санитар ментал ч юм уу чинь те тэр чинь нөгөө юутай болохоор гар хуурашдаг юм бэ. Тийм бил. Харин тийм бил. Энэ тий ариутгагч нар спиртэн зортой байсан. Ойрхон хариутгаад хахаар бас арьсан жах юу юм биш үү? Тийм байлээ. Тэгээд дээрс нь одоо угаасаа ковид гэ бид нар өдөртөө өмнөхөө бол амар их олон гараа угаад байгаа шүү дээ. Олон гараа угаад ахаар угаасаа тэрнийхээ хэмжээгээр айгу хуурашаад бараг цахлаатай царайд байгаа юм шүү. Тэгэхээр доктор унаад ерөөсөө тэгэж яахгүй хуурашуулахгүй. Тийм. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар доктор Унагийн гарын хүйсэн савн болон супер ариутгагч хамтран ажиллаж байна. Өнөөдөр манай Янагийн сэдв солгоо хоолоо гэдэг сэдвээр ярьж байна. Мөөгийн чинь хөөхөн боргил гээл дууланд хөөхөн борлог гээл дууландөө гинэ. Мөөгийн брэнд болсон юм шүү. За дараагийн сонсогч 88 10 дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. За орой минь. Байна уу? Орой минь. За орой минь түргээ. Орой минь. За шууд дуулах уу? Дуулах тамаарах юм. За. За. Тэгээд одоо нэгдүгээр бодлын гайгүй ихлээ тэгээд за тэг гайгүй хэлээч. За яг нь ишүүлчүүл тэгээ түрээ явъя. За тэгээ. За 1 2 тэгээд дуулах нь яах вэ? За. Нөгөө
Энэ өвгийн дуулдаг дуу манай бас дуулдаг байхгүй. За хөөрхөн борлогыг өө. Хөөрхөн борлог гэж бас софтоор дуулнаа. Тэгээд манай чинь бас баян онгорын баян гэх байхгүй. Баян онгорын Тэгээд дуулдаг юм шүү дээ. мөвгийн ярьсныг сонсоод арай баян онгорын ер нь тийм дуу дуулт юм болов. Харин би яг асуух гэж байсан юм. Нутагл юм байна. Даа гэсэн тийм л юм байна. За баярлалаа. Олцсон баярлалаа. Тийм. Баярлалаа. Намайг ухаан орохын л найран дээр дандаа л хүмүүс тийм үү. хотод ирэхээр л хөөрхөн борлог гэж арилаад гачи өнгөөр арилал та. Хүнзэн зохиолч бюрогоо танаа нутгийнхтэй. Тинкс. Тийм. Тийм бэрөө. Тэгээд энэ бэрогон өгч юм уу энэ дуу? Хөөрхөн борлог. За. Мэдгүй. Биш юм уу? Мэдгүй. За ингэж чинь манайхаа. Би бол таг солгоо байж байгаад цэрэгт очиод өндрөөрөө яалтчгүй жигсаалын дуу гаргадаг цэрэг болсон. Одоо хамгийн их нь жигсаалын ихнээс гэлтэгдэг шүү дээ тий. Тэгээд солгоо буруу өнгөөр ихлүүлэхээр жигсаал хойшоо хүлээ алдаад цураад л эхэлдэг байсан. Шүн ганцаараа коридор дуулж алхаад өдөр 0-д очиж дуулуулад хоолоо засарсан. Одоо бол ямар ч хүн намайг гоё дуулдаг гэж гайхдаг шүү дээ гинэ. Засардаг юм байна ахаа. Хоёр дахь тохиолдол ороод ирсэн шүү. Та одоо зүгээр тамигдчих чахаар дуулчих. За тэгээ. Тэгээ өнгө олчих юм билүү. За тэгээ. Тий. 0 дараа л дуулаа. За. Зүрээтэд гоё яадаг байхгүй юу? За дараагийн сонсогч 8877 дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Арамын. Арамын. За энэ чарныг дуулахаар өрөө холоотой бүсгүй ороод ирээгүй юу? За баярлалаа. Дуулаад байгаа юм хөө? Дуулж. За. Та партнероо сонгоно гэхдээ надаас бусдыг сонгоно. Асуулт чадхаа. Хашаахтай. Оо ястав. Вэ хашаха эмэгтэй хүн таныг үлж штэ. Та чи соёлтой хүн шүү дээ. Би нэр ястав таг солгоо олоотой. Йоо. Тийм үү. Чи ардаас Яг нэг ороод ямар дуу дуулахаа мэдгүй нэг санал болгооч. Өөстөө мэдгүй. Тэрийгээс та хэлж Өө ихе намайг чи санал болгож чи аюу олон дуу мэддэг штэ намаа. Би чинь аюул поророо гэсэн. Хийсэн болно чи одоо хуучин дууч байсан болно. За. Хаан дууны талбч Тэгвэл би одоо баг яхад таны мэддэг дууг би мэдгүй, миний мэддэг дууг та мэдгүй гэдэг шиг юм болох гэдэг үү. За бүгдийг мэддэг айны шоу гэдэг болчих. Айны шоу. За тэгээ. За. Айлан дуулах чиний минь хоолойтой Айталхан өнгөөр уян ганганаад Аалагнуудны сормууд шиг дэрвээ Айлаг талдыг үр шувууд буцлаа Амраг мен чимэн дуулаач айни шуудыг эргэн эртэл дуугаан дуулаач Супер это, баярлалаа. Градтай байсан бол дуулмаар л байлаа. Тань ирэл болохоор хичээд байна. За баярлалаа. Ямар гоё. Төрсөн шүү ямарч байсан. Намцыг яагаад дуулсангүй? Намайг яагаад ч Би хичээд байна. Оо чи. Чи гэдэг чи лүүд юм аа. Дуулж чадахгүй шүүг нь юунаас ичгүүл. Харин тий. Дуулж чаддаг хүмүүс гэж ийж. Харин тий. Нөгөө залуу ирдэг юм шүү тий. Нөгөө залууч яста нэрэ хашаах мөөгийн ойр хэлэхэд өөртөө ихтгэлтэй байх хэрэгтэй. Зорилго тавиад байдаг юмсан. За. Ерөөсө хоолондоо итэг. За дараагийн сонсогч 99 дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдөр ч гэсэн гоё дуу явдгаар хажуугаар дуулж уулаад алж штэ. Баярлалаа. За үрдчихсэн. Ажиараа жоох ядрал явж байгаа та хэдийгээ сонсохоор альжаа тайлбар үнэхээр таатай тансаг байдаг шүү. За. За тэр дуулдаг уу? Нэг Скватер нутгийн залуу байгаа юу тань зүүн?
Манай анжгаа. Тэгээ анжгаа сквадрах гэсэн. Анжгаа одоо байхгүй байна тий. Тэгээ байхгүй тарцсан. Өглөө эрт ирсэн учраас. Нөгөө хиний самдын жавхлангийн алтан овоо шилийн богд миний нутгаа гэдэг дуулна. За надад ч яста төрж мэдгүй дуу шүү. За нэг бадаг шүү. За нэг бадаг шүү. Цаг баг байна. Би айгу дуудах дуртай. Тэгээд даанч солгоо болоод нэг талаараа би зүгээр хөвгтэй зүйлээ ярих гэсэн. За. Яг энэ жавхлангийн энэ алтан овоо шилийн богд Монголын нутаг гэдэг энэ чи айгу нэг хэсэг өстө хийд болж исэн дуу байхгүй анх харж байхдаа. За. Тэгээд Сүхбаатар аймагт явж байгаад нэг олон хүн цугсан яг найр наадам нэг өсний найрчид яг тийм наадам дээр найран дээр таарчдیں۔ Тэгэл ходоос явж байгаа очид тэгэл ингээл сүм яваад ингээл дууллаа яалтчгүй ирлээд байна тэр би ч урд нь бодоод байсан. За энэ дууландаа гэл хүн битээ дуусчаасаа л гэж бодож байсан. Тэгж байгаа л над дээр ирлээ. Тэгэл дуулсан чинь энэгөө ингэдэг байхгүй юм чинь айлын хойморт хүү төрж хүч нэмсэн. Атоныхын бэлчээр гүнгэлж хурд нэмсэн гэж ингэж байна. За. Одоо ингэ дуусан чинь санаж байна. Айлын хойморт гүнгэлдуулаад атоныхын бэлчээр хүү нэмсэн. Яана. Оо бүр инээд байна. Тэгээд дуу чадгүй жилдгүү бүр хөлс гоожоод бүр. Нэг хүлэн тохиолдчихсэн. За. Бас нэг хөхтэй юм гэвэл нөгөө хиний завхны гавьяад бацхгүй нөгөө бүжин туулаа хэрсэн бутан цаана нэг л дулаахан байна. За. Тий. Бас би бүжин юу лээ бас нэг хойнорд нь оруулаад яасан туулан яадаг Ер нь цайнард нь орлоод болоод тийм байна. Тийм байна. За баярлалаа ко. За албарцанд баярлалаа. За та амжилт хүсье. За баярлалаа. Баярлаа. За дуудахгүй. цаг баха дуусчлаа. Нэвтрүүлгийн цаг. Тийм. За нэг комент уншиж өгөө тэгээд дуусгая. Байхгүй тийш явчих. Уулных гоё комент хийсэн. За ярьчаач. Утга ярьцгаа. Нэрээ тийш. За мартчихлаа. Айгуу гоё юм байсан юм аа. За энэ үрээд өнөөдрийн манай Янагийнхоо нэвтрүүлгийн маань Баасан гарагийн 520 дахь дугаар өндөрлөж байна. Нэвтрүүлэг маань даваа лавг Баасан гарагийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа. Давтлын дугаарыг шөнийн 3 цаг 15 минутад Эмжил радио 88.3 уралдаанаар хүлээн авч сонсоорой. Мөн нэвтрүүлгийн YouTube хуудаснаас Эмжил радио гэж хагаад нөхөж үзээрэй. Ингээд 2021 оны 1-р сарын 25-ны даваа гарагт 503 дахь удаагийн дугаараар эргэн уулзлаа. Баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч доктор Уна брэнд. Та юу цацаад байгаа? Энэ штэ доктор Унагийн дараагийн супер ариутгагч. Эн чинь бас ингэж агаар цацаж болд юм уу? Гараа ариутгах нь бас агаар болон орчны гадаргууг ариутгах нь нэм бактерийг 99.99% ариутгах шүү дээ. Гарын хөөсөн савн бол бүр супер. Бид 450 мл-ийг нь 3 сар хэрэглэж байна. Ариутгагчигээ нэм бактерийг устгах зориултаа хэрнээ айгүй гоё жишүүд өгнө. Ургамлын гаралтай. Би доктор Уна гэсэн пэйж рүү орчихсан байна хичээ. Энэ 8010 4373 8011 4373 гэсэн утас нь мөн байх те? Мөн. Бүх сүлжээ супермаркет зах худлааны төвөөр худалдаалагддаг юм байна лээ. 3 сар хэрэглэх хөөсөн савн 5900 төгрөг. Энэ супер ариутгагч нь 4400-аар авч байсан баха. Боломжийн байгаа сте. Гол нь маш сайн ариутгадаг. Нэвтрүүлгийн хамтран ашиглагч Golden Gobi шоколад. Та нар нэр Golden Gobi-гийн ямар шоколадны дуртай вэ? Хүүшээ, эдгээр чинь бүр 70 гаруй төрлийн бүтээгдэхүүн байт юм байл шүү дээ. Намайг жоохон байгаад л реклам нь явдаг байсан шүү. Ёстой эртний Golden Gobi л да. Миний санаж байгаагаар 2000 оны ихээр авч иддэг байсан санагдах юм. Ер нь магадгүй. Бараг 17-8 жил болж байгаа байх шүү. Одоо бол бүр гой юм гаргадаг болсон байна лээ. Golden Gobi чинь Япон, Хятад руу экспорт нь гаргадаг болсон шүү дээ. Угаасаа Golden Gobi идэж үзээгүй юм гэж байхгүй бах уу? Амтан ч нэрэн ч бүр хэдийн танил болсон. За манайха нэвтрүүлэг эхлэх болсон байна. За би одоо Дэлхийн амтыг Монголд Golden Gobi.
Яанаг яах вэ? Нэвтрүүлэг. Хөтлөгч гэрлээ. Хаш, Мөнхбат, Номдцэг. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3.